Халдэ буюу турмерик ямар ач тустай вэ? Яагаад турмерикт ийм их ач холбогдол өгдөг вэ? Турмерик хамгийн шилдэг антиоксидант. Халдварын эсрэг мөн эсийн хөгшрөлтийг зогсоодог. 20, 25, 30-аад жилийн өмнө 1980-аад онд шин Дельхид нэг эмчээс турмерикийн ач тусын талаар асууж байсан. Учир нь энэтхэгт бүх хоолнд турмерик ордог. Даад, сабжи гэх мэт мөн арьс арчилгаанд хэрэглэдэг. Турмерикгүйгээр ямар ч үйл ажиллагааг эхлүүлдэггүй. Гэрт болох ямар ч үйл ажиллагааг гэрлэлт болон бусад юунд ч эхлээд турмерик байлгадаг. Энэтхэг даяар хаа сайгүй. Турмерикгүй бол шинэ хувцас ч худалдаж авахгүй. Эхлээд багахан турмерик хувцсандаа төхөх ёстой. Турмерик яагаад ийм чухал юм бэ гэж би асуусан. Гэтэл эрдэмтэд үгүйдээ гөрөө чи эд бүгд мохор сүсэг. Турмерик ямар ч үн цэнгүй зүгээр л өнгө оруулагч гэсэн. 10 жилийн дараа тэд турмерик бол шилдэг антиоксидант, халдварын эсрэг, мөн бактерийн эсрэг үүрэг гүйцэтгэж олон организм, жижиг биетүүд бактериудын эсрэг үйлчилгээг олж мэдсэн. Турмерикийн өчнөн олон ач тус гэмтэл гараад ирсэн. Америкчууд патент авч эхлэхэд энэтхэгчүүд үгүй шүү тэд патент авч болохгүй бла 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 гэж хэлсэн. Эдгээр хуучин ёс уламжлалыг ойлгох хэрэгтэй. Тэд шинжлэх ухааны үндэслэлтэй. Турмерикийг сүүлийн 10,000 гаруй жилийн турш хэрэгжилж байна. Өдөр тутмын амьдралд үнэхээр чухал тооцогддог. Ялангуяа охид арьс арчилгаанд хэрэглүүл хөгшрөлтийн эсрэг нөлөөлж, эсийн хөгшрөлтийг зогсоож та залуу харагддаг. Одоо турмерикийг хүнсэнд хэрэгэл гэж байгаа. Гэхдээ зохистой хэмжээгээр шүү атгаар нэгдчихэж болохгүй. Хүнсэндээ бага хэмжээгээр хэрэглэхэд антиоксидантын үүрэг гүйцэтгэж бие тогтолцооны аюултай бактерийг устгадаг. Үүний адилаар зарим ёс уламжлалыг зөв зохистой ойлгох хэрэгтэй.